Тэгэхээр өчигдөр улсын хурлын нэгдсэн чуулганаар Монгол улсын 28 дахь ерөнхий сайдыг томиллоо. Тэгэхээр та бол нэлээд шүүмжлэлтэй байсвартай. За хэдийгээ сонгогдсон ч гэсэн бас энэ үнийг дэмжихгүй гэдгээ бол илэрхийлсэн. 3 шалтгаан хэлсэн. Саналаа өгөхгүй байх. За нэгдүгээрт бол бид нар дөнгөж саяхан өмнөх одоо 27 дахь засгийн газарт хариуцлага тооцсон Алтан уян сайдад. Алтан уян сайдын хамгийн ойр дотны баруун гар нь болж ажиллаж байсан засгийн газрын хэрэгжил газрын дарагт хариуцлага тооцсон гэсэн үг энэ бол тийм. Гэтэл эргэж оруулж ирж байгаа нь зөвөр болохгүй юм аа. Ёс зүйн хувьд ч тэр аль талаасаа харсан болохгүй юм аа гэдэг байр суурьтай байсан. За хоёрдугаарт бол ер нь бид нар өмнө нь ч сайн одоо анзаараагүй явж ирсэн байж магадгүй. Манай үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүн гуруула Америк төгссөн, нэг нь Харвард, нэг нь Денверт, нэг нь одоо Жорж Тауны их сургууль төгссөн. Ерөнхийдөө одоо тэр неолиберал үзэл сурталаар энэ улс орныг авч явна гэдэг үндэсний одоо эрх ашгаа, либерал эрх ашгаас илүү бага мэдэрдэг юм шиг надад ингэ санагддаг л да. Тэгээд ч би энэ хоёр гуруула аюулгүй зөвлөлийн 3 гишүүн гуруула одоо ийм хүмүүс байж болох уугүй юу гэдгийг бол бас хөндөж тавьсан. Урд хамгийн том шалтгаан бол оюутлагаатай холбоотой. Оюутлагаа гэдэг энэ монголчуудын одоо хамгийн одоо гол баялаг их итгэл найдвар тавьж байгаа хөгжлийн үндэс суурь, амь амжиргаагаа дээшлүүлэх бүх үндэс суурь болно гэж ингэж монголчууд бүгдээрээ найдаж ирсэн. Энэ ордын хувь заяа бүр мөсөн монголчуудаас нүүр буруулах ийм нөхцөл байдал шинэ ерөнхий сайд одоо томоохон түлхэц болох вэ гэдэг ийм болгоомжл надад байсан энэ үг хэлэхэд тэрийгээ би хэлээд одоо дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. За үүнийг ч гэсэн дараа нь асуулт хариултаар баталгаажууллаа гэж би ойлгосон. Өөрийнх нь энэ эдийн засгийг сайжруулах зорилтоо бол 3 зорилт хэлэхдээ гурван эдийн засаг гэж ерөнхий сайд томьёоллоо. За энэ эдийн засгийн зорилтуудын хамгийн чухал зүйл нь бол оюутлогоо 5-7 асуудлыг шийдэхэ гэдэг ийм хувилбар хэлж байна. За энийг шийднэ гэдэг нь яаж шийдэх гэж байгаа вэ гэхээр миний л хувьд бол мэдрэмжээр одоо баяр цогцгшүүний барьж байгаа байр суурь эдгээр бол оюутлогоо 34% монголчуудын эзэмшиж байгаа энэ хувилбарыг зарах энэ хувилбар руу шилжчих юм биш байгаа гэдэг үнэхээр том айдас болгоомжл бол надад байна. Энэ 34%-ийг зархаас өөрөөр шийдвэрлэх бололцоо монголчуудад байгаа гэж би үзэж байна. Гарц ганцхан байдгүй, зам ганцхан байдгүй. Яагаад зөвхөн энэ талаар одоо энэ асуудлыг илүү хүчтэй түлхэж байгаа юм болоо гэдгийг би үнэхээр одоо гайхаж байна. Оюутлогоо бол үнэхээр харамсмаар. Тэр бум бид нар одоо анхны хөрөнгө оруулалтыг 2 тэрбум орчим доллараар хэтрүүлсэн гэдэг ийм дүн бол бодиттой болсон, ажлын хэсэг шалгасан. Гэтэл 2 тэрбум доллар ямар аль зэрэг их мөнгө вэ гэд бүгдээрээ бодъё л доо тий. Энэ дэлхийн ямар ч баянд, ямар ч улс оронд бол үнэхээр том мөнгө, үнэхээр их мөнгө, олон зүйлийг шийдэж болох мөнгө. Өнөөдөр бид нар 5 толгой нэг цахилгаан станц барьчих гал үзээд байна тий. 1 тэрбум доллар л олох гээд байгаа шүү дээ бид нар. Тэгэхээр тэнд оюу толгой хөрөнгө оруулалтаа 2 тэрбум доллараар хэтрүүлсэн байна. Энэ бол үнэхээр одоо анхаарлын гадна үлдээж болшгүй юм зүйлээ. Би өөрөө зориуд одоо үнэхээр одоо бодохоор бас харамсал төрөөд байгаа юм. Одоо оюутлогоон дээр ажлын хэсэг одоо хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн дүнгээс харах юм бол дэндүү харамсмаар, дэндүү одоо хүлээн зөвшөөрч боломгүй шалтгаануудаар энэ одоо хөрөнгө оруулалтын хэтрэлт байна л да. Флор гээд гэрээнд байхгүй хөрөнгө оруулагчдын хувь нийлүүлэгчдийн гэрээнд байхгүй ийм компаниар бүх санхүүжилтийнхаа бараг тал хувийг хийсэн байх жишээтэй. Анхан шатны баримт байхгүй, гадаад орны нутаг дэвсгэрт оруулсан хөрөнгө оруулалтыг манай хөрөнгө оруулалт гэж тооцсон. За яг хүмүүс жижигхэн гээд байгаа. Гэхдээ жижигхэн биш. Тэр татварын илтгэрэлт 100 сая бол жижигхэн биш. Монголчууд цэцэрлэгийнхаа асуудлыг бүрэн дүүрэн шийдэж чадах энэ мөнгө бол жижигхэн мөнгө биш ээ. Дээрэс нь тэр олон хүмүүсийн оюутан манай гэрээтэй энэ хөрөнгө оруулалтаа огт хамаагүй ийм хүмүүсийн одоо орон сууцныхын зардал түрээс эрүүл мэнд хүүхдийн сургалтын төлбөр гадагшаа дотгошоо зугаалсан зочид буудал энэ бүхнийг монголчууд үр тавьж төлөөд хүүхдэн сурах сургуульгүй цэцэрлэггүй өвчтнүүдээ эмчилж чадахгүй мөнгө өгч чадахгүй байна гэдэг бол үнэхээр том эмгэнэл. Энэ бол зөв зүгээр юм биш ээ. Тэгэхээр ажлын хэсгийн шалгалтын дүнбэл дахиж шалгалт оруулах ёстой гэсэн байсан. Дахин шалгалт оруулаад энэ дээр ойлголцоо цаашаа явах ёстой гэж бодож байна. Оюу толгойн гэрээ Хатай, Зогсой, Рио Тинто хөрөнгө оруулагчид гар гисэн нэг ч хүн Монголд байхгүй. Өнөөдрийн хүртэл нэг ч хэрэг байхгүй. Би ч одоо тэгж хэлээгүй байна. Зөвхөн энэ гэрээ зүв байх ёстой, шудраг байх ёстой, хоёр талдаа ашигтай байх ёстой гэдэг ийм шаардлагыг тавьж байгаа л да. Энэ бол миний одоо ерөнхий сайдыг зөвшөөрөхгүй хамгийн том шалтгаан байсан. Гэвч одоо нэгэнд томилогдлоо. Одоо асуудлыг зөв тийш нь явуулахын төлөө хамтарч ажиллах юм л хувилбар үлдлээ.
Тэгээд одоо би дэмжихгүй байсан гэдэг бол одоо байнга эсэргүүцэж чинь, байнга түүнийг шүүмжилж чинь гэсэн үг биш. Маш том хяналт бол миний зүгээс тавигдах юм байна гэж ойлгох ёстой. Гэхдээ болцоотой зөв шийдвэрүүдээр хамтарч дэмжиж тусалж ажиллах юм сонголт л одоо бол үлдлээ шүү дээ, тийм ээ. Та гарцыг юу гэж харж байна? 34%-ийг зарахгүйгээр. Гэхдээ эн чинь бол 34% эзэмших нэртэй бид нар бас өөрөнд орчвол асуудалд ороод л байгаа шүү дээ. Тий. Ер нь бол эзэмших хувиа нэмнэ гэдэг бол буруу шээ. Өнөөдөр бид нар ингээд дарамтанд орж ийн, хувь эзэмших хэрэггүй байсан юм а гэж ярьж байгаа хүмүүс бол зөвхөн энийг хөрөнгө оруулалтын энэ одоо эзэмштэйгээ хувьдаа оногдсон мөнгийг гаргана гэдэг утгаар нь хараад байна. Яг үнэндээ энэ оюу толгой орд хөрөнгө оруулалтаа нөхөд ашгаа өгч эхлэх үед ашгийн төдий хувийг авна гэсэн үг шүү дээ. Нөгөө тал нь бас. Тэгэхээр бид нар ашгийн ийм хувиас татгалзаж болохгүй. Ашиг гэдэг бол татвар түрээс тэнд орж байгаа бүх зардал бүх юмаа төлөөд биднэрт ирэх цэвэр ашиг гэсэн үг. Энэ ашгаас хоримтлал бий болох, энэ ашгаас монголчууд хөл дээрээ тогтох асар их мөнгийг олох боломжтой болох юм. Тэгэхээр зөвхөн хувиасаа татгалзна гэдэг бол хамгийн зөв шийдэл биш. Бид нар харин яагаад энэ хувийг бид нар ашигын хувь одоо жишээлбэл хөрөнгө оруулалтаа нөхлөө манай тал улсын хурлын 57 дугаар тогтоолын дагуу 51%-тай боллоо, 51-ээс дээш хувьтай боллоо. Ингэнгүүт шууд биднэрт ийм хувийн ашиг олж ирнэ. Энийг л холдуулах гал манай хөрөнгө оруулагчид янз бүрээр үзэдэж штэ. Одоогийн тэдний санал болгож байгаагаар хөрөнгө оруулалтын ийм хэтрэлтийг бид нар хүлээн зөвшөөрөх юм бол монголчуудын хүртэх ашиг өөрөө холдоод байгаамаа. Тэгэхээр бид нар бол нэгэнт одоо манай шалгалтын ажлын хэсэг, засгийн газраас томилогдсон ажлын хэсэг шалгаад энэ хөрөнгө оруулалт үнэхээр одоо илүү хэтрэлттэй явж байна. Хөрөнгө мөнгийг буруу зарцуулсан байна. Монгол улсын татварын хуулийн дагуу анхаар шатны баримтгүйгээр хаашаа яаж зарсан мэдэгдэхгүй баахан мөнгө алга болсон байна. Энэ бүхнийхээ учрыг олж дахин нягтлж шалгалт оруулаа гэсэн дүгнэлт гарсан байна. Тэгэхээр бид нар дахиж нягтлж шалгалт оруулах хэрэгтэй. Ер нь хөрөнгө оруулагчдаас, хамтрагчдаас илүү зарчимч, шударга, хоёр талдаа харилцан ашигтай байх энэ зарчмыг л бид барих ёстой. Монголчууд нэг хэсэг одоо 2000-аад онд ч юм уу хөрөнгө оруулалтыг татхан чухал байна гэж үзээд бид нар хөрөнгө оруулагчид маш том давуу бололцоонуудыг өгсөн юм хуулиудыг баталж ирсэн. Хөрөнгө оруулагчид эхний 5 жил татвараас 100% чөлөөлөгдөг, дараагийн 5 жил 50% чөлөөлөгддөг, олон хөнгөлт чөлөөлөлтүүдийг бид нар өгчээсэн. Одоо бол хөрөнгө оруулагчид хангалттай байна. Монголчууд бүх газар нутгаа хөрөнгө оруулагчдын хүчээр одоо ямар ч байсан ухсан, сэндээсэн, лиценз өгсөн тэр байтугай Монголын одоо үйлчилгээний салбарт хүртэл дандаа гадныхан байна. Монголчууд хийж чадах бүх салбарт гадныхан ажиллаж байна. Одоо бол бид нар харилцан ашигтай хамтын ажиллагааны тухай ярих болсон. Оюу толгойн гэрээ энд маш том үлгэр жишээ болох ёстой. Turquoise Hills бол үнэхээр одоо хөрөнгө оруулагч гэдэг ямар ашигтай юм бэ гэдгийг монголчуудад үлгэр дуурайл болгож харуулах ёстой гэж бодож байна. Харамсалтай нь ингэж чадахгүй байна. Энэ бол илүү одоо хөрөнгө оруулагч гэдэг ухаантай, ухамсартай байхгүй бол ямар айхтар хүмүүс байдаг юм бэ? Хөрөнгө оруулалт гэдгээ бид нар юу гэж ойлгох ёстой юм бэ? Хөрөнгө оруулагчийг одоо татах ёстой юу? Хөрөнгө оруулалтыг цэгцлэх ёстой юу гэдэг ийм асуултуудыг өнөөдөр манай хамгийн том хөрөнгө оруулагч Turquoise Hills Rio Tinto бидний өмнө тавьж байна л да. Тэгээ монголчууд энэ тухайлгаар хариулт өгч чадахгүй бол хөрөнгө оруулалт Монголд улмал одоо том асуултуудыг тавьсаар байх болно. Бүр л одоо уруудуулах чиглэл рүү явах ийм хандлага руугаа орчлоо гэж би их болгоомжилж байна. Эдийн засаг хүндэрсэн хөрөнгө оруулалт долларын нөөц хомсдож байгаа Монгол доллар орж ирэхгүй байгаа энэ нөхцөлийг ашиглаад булан шахаад өөстэй ашигтай тийм гэрээ хэлцлийн замруул түлхчих үе гэж болгоомжлоод байна гэж ойлгож болох. Тэглгүй яах вэ? Яг үннийг хэлэхэд долларын ханшийг тогтворжуулахад томоохон манай энэ хөрөнгө оруулагч маш том нөлөө үзүүлэх ёстой шүү дээ. Гэтэл харамсалтай нь энэ Rio Tinto-гоор дамжиж байгаа, одоо оюутлогоогоор дамжиж байгаа энэ их мөнгөний урсгал бол Монголын банк санхүүгийн байгууллагуудаар дамжихгүйгээр шууд гадагшаа гаргадаг. Тэд нар Монголын банк санхүүгийн байгууллагыг илүү найдваргүй гэж үзээд гадаадад хөрөнгө хадгалдаг, зэсийн баяжмлаа гадаадад агуулхад хадгалдаг, мөнгө төгрөгөө гадны банкнд байршуулдаг. Энэ бүхэн бол яг үүндээ манай төгрөгийн ханшийг тогтворжуулахад, доллар төгрөгийн харьцааг тэнцвэржүүлэхэд нөлөө үзүүлж чадахгүй байгаа юм л да. Ядчил бид ийм асуудлуудаа гэрээндээ тусах ёстой, хуулийн дагуу бас хийх ёстой л гэж ойлгож байна. 34%-аас гадна одоо нөгөө хоёр дахь шатны хөрөнгө оруулалт гэж яриад байгаа тий. Тэгэхээр энэ асуудал дээр ер нь та ямар хувь байр суурьтай вэ? Энэ хөрөнгө оруулалт, энэ мөнгө орж ирэх боломжийг юу гэж харж байна? Ер нь өмнөд хөлшийн зах зээлтэй холбогдуулаад бас үр ашиг том багтайч гэж хараад нөгөөдүүл нэг тийм хүчилж өгөхгүй ч байгаа юм шиг санагдаад байна. Хоёр дахь шатны хөрөнгө оруулалт, далдуурхаа хөрөнгө оруулалт бол яг үнэндээ
техник эдийн засгийн үндэслэлд туссан байна. Техник эдийн засгийн үндэслэлд ил уурхай, далд уурхай, одоо шаардлагатай бүх одоо объектуудыг барих, цахилгаан станцыг барих, хог хаягдлын аж ахуй барих, тэр байтугай бүр одоо уурхай хаалтны хүртэл орцсон. Өөрөөр хэлбэл энд иж бүрэн ашиглаад одоо газар нутгаа сэргээгээд, байгаль орчноо сэргээгээд ингээд энэ ажиллагаа дуусах хүртэл тэр анхны хөрөнгө оруулалт бол 5.1 тэрбум юм а гэж анхны нөөцөн дээр тулгуурласан. 5.1 тэрбумаас өмнө бүр 2.4, 2.7 ч гэж ярьж байсан. 2 жилийн дараа 5.1 тэрбум болж өссөн л дөө. Тэгэхээр гэрээнд зааснаар бол нэмж 9 тэрбумыг оруулна гэсэн заалт байгаа. Гэхдээ энэ 9 тэрбумыг яаж оруулах вэ гэвэл энэ 5.1 тэрбумыг эхлээд хоёр тал зээл авч орууллаа. Эндээс ил уурхай ашиглаад одоо ашиглалтанд ороод бид нар баяжмлаа зараад борлуулад ашиг оллоо тий. Энэ ашгаасаа тэр 9 тэрбум долларыг нэмж оруулна гэдэг ийм одоо зарчимтай заалттай ерөн ч тэгэх ёстой зарчмын хувьд. Ингээд энэ дүнгээ анхны хөрөнгө оруулалт нь 14.9 тэрбум байна гэж гэрээгээр бол заасан юм байна. Бидний зээлэх ёстой мөнгө 5.1 л гэж заасан. Ер нь үнэхээр энэ бол техник эдийн засгийн үндэслэлд туссан баталгаажаагүй зүйл. Бид нар Монголын төр юуг баталгаажуулсан бэ гэвэл хөрөнгө оруулалтын гэрээг баталгаажуулсан. Энэ хөрөнгө оруулалтын гэрээнд бол анхны хөрөнгө оруулалт 4 тэрбум доллар байна гэсэн байгаа. Энэ зөрүүтэй тоонуудыг цэгцлэхээс эхлээд маш олон одоо эмхэл цэгцэлц нэг ойлголтод оруулах ойлголтууд, шаардлагууд ойлгон гэрээнд маш их байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол яг манай хөрөнгө оруулагч талаас тавьж байгаа саналууд бол анхны хөрөнгө оруулалтыг бүр одоо 30-40 тэрбум доллар хүртэл өсгөх. Энийг бүгдийг бид нар зээлээр авах. Тэгээд энэ бол монголчуудад үнэхээр одоо том дарамт болно л да. 34% өрийг л өсгөх гээд байна гэж байна. Өрийг өсгөн. Энэ өрийг бид нар бол өндөр хүүтэй, дээрэс нь одоо хүүгийн хүүтэй төлж байгаа. Олон банк зөвхөн Риотинтой харьцдаг байсныг болиулж олон одоо банкуд, олон улсын байгууллагуудтай харьцах ийм төвхтэй нөхцөл байдлыг Монголд үүсгэсэн ийм одоо улаан цай одоо хинч зөвшөөрч боломгүй ийм тулгалтуудыг хийж байгаа л да. Гэтэ бид нар бол оюу толгой энэ орд дээр ойлголцож чадах хэсгээс бидний аль алийнх нь эрх ашиг хамаарна гэж бодож байгаа. Бид нар бол илүү ойлголцох төвшөнд монголчууд ч бас хүлээцтэй хүмүүс шүү дээ. Аль талдаа ойлголцож нэгдэж хамтарч ажиллах юм бол Монголоос мөнгө хийх боломж одоо хөрөнгө оруулагчдад байгаа л гэж би ойлгож байгаа. Таван толгойтой холбоотой. Таван толгойн тухайд ямар ч байсан энэ нэг цааш нь явуулнаа гэж бол хэлж байна. Хувьчлах юм шиг байна. Таван толгой хувьчилж анханасаа нэлээд бодлын маргаан бас л их төвхтэй байдалд агуулсан. Уул нь энэ дээр одоо монголчууд бас эндээс хүн болгоны хувьцаа өгсөн байгаа шүү дээ. Тэр хувьцааны одоо хөрөнгө оруулалт юу болж байна? Хувьцаа юу болж байна? Бид нар ногдлаа шиг эндээс авч чадах уугүй юу гэдээ олон зүйлийг тодруулах шаардлага байгаа. За 5-7 сая улсын их хурлаас бол ажлын хэсэг гарч одоо шалгалт оруулсан. Энэ шалгалтын дээр дүгнээд үнэлээд 5 асуудал ч гэсэн цаашаа явах уу гэж бодож байна. Энэ хоёр талхан уул нь монголчуудад хангалттай баялаг өгч болох биднийг хангалттай одоо хөгжлийнхөө их суурийг тавихад хангалттай том ордууд л та. Энэ дээр менежментүүд бол үнэхээр буруу явсан. Оюу толгойн гэрээ буруу байгуулагдсан. 5 толгойг анханасаа зараад буруу гэрээ хийгээд хүмүүст бэлэн мөнгө тарааж өгсөн. Одоо хувьцаа гэдэг ингээд өхмөл зүйлүүд байж байна. Энэ бүхнийг цэгцэндээ оруулахад улсын их хурлаас оролцох байх гэж бодож байна. Би ч бас одоо энэ хоёр талын асуудалд онцгой анхаарал хандуулж гишүүнийхээ хувьд ажиллана гэж ингэж бодож байгаа. За юуны өмнө бас би сонгогчдод энэ нөгөө амлалттай холбоотой асуудал. Бид нар чинь 2,500,000 амлалчаад 2 нам чи бүхэндээ бүрөө өгөөгүй шүү дээ. Одоо ямар байдлаар энийг өгөх гэж байгаа энэ хувьцаагаа яаж мөнгөжүүлэх юм? Эсвэл энэ хувьцаанд тохирох ногдол ашгаа бид нар хизээ өгч эхлэх юм бэ гэдэг ийм асуултуудыг эхлээд иргэдэд тодорхой болгох хэрэгтэй. Энэний тулд хоёр толгой дээр байгаа одоогийн нөхцөл байдлыг бид нар бүгдээрээ маш сайн ойлгож, нэгдэж, ингэж л одоо цаашаа явахгүй бол эрх баригчид дангаараа цаашаа энийг явуулна. Тэр тусмаа энэ хоёр толгойг одоо үнэхээр буруу тийш нь менежментийг хийж, буруу тийш нь эргүүлсэн хүмүүс дангаараа хүчээр энийг цааш нь явуулна гэвэл үл ойлголцлыг улам дэврэх болов гэж ингэж би болгоомжилж байгаа юм. Тэгээ ерөнхий сайд энэ ойлголцлыг хангаж явах байлгүй дээ. Ерөнхий сайд шүүмжлэлтэй хандсан нэг тохиолдол тэр неолиберал үзэлгээтэй гэж байна та. Энэ бол сонирхолтой санагдлаа л да. Ер нь анзаарч байгаагүй юм байна. Улс үндэстний эрх ашигаас илүү бас ийм одоо юу гэдгийг тавиад байна гэдэг танд бол тийм дүгнэлт бий болсон байж шүү дээ, тийм ээ.
Яг зүгээр мэдээж Монгол хүн Монголоо гэж бодож байгаа, сайжруулж ил гэж бодож байгаа бах. Гэхдээ тэр хандлага нь өөрөө зөвхөн нэг өнцгөөс зөвхөн одоо бүхнийг хөвчилдэг, одоо төрийг юу ч биш болгодог ийм либерал хандлага руу чиглээд энэ өнцгөөс бүхнийг харах юм бол бид нар улмал хүнд нөхцөл байдал руу явхаар болчиход байгаа юм л да. Зүгээр хаа очиж өмнөх ерөнхий сайд Алтан уяг хэдийгээр одоо шүүмжлэлтэй хандж ирсэн ч гэсэн одоо илүү үндэсний эрх ашигаа хамгийн түрүүнд харах гэж оролддог, ингэж бүх асуудалд ингэж хандах гэж хичээдэг байсан надад бол анзаарэгддэг л да. Тэгэхээр одоо бол шинэ ерөнхий сайдын хэлж байгаа үгийг харахад ховчлно. Төрийн өмчийг ховчлно, эрчим хүчийн үн чөлөөлнө, төрд байгаа бүх объектуудыг ховчлно. Одоо энэ оюутлогоо тавталгаагч бас ингээ ховчлаад энүүгээр баахан мөнгө оруулж ирээл бүхнийг мөнгөөр шийднэ гэж ингэж хандж байгаа нь бол бас тийм хит либерал хандлага. Миний одоо хэлсэн үгийг баталгааж болов гэж ингэж би ойлгосон. Ер нь бол асуудалд мөнгө хэрэгтэй. Мөнгө гэхдээ нэг л тал нь. Өнөөдөр монголчууд тулгарчаад байгаа асуудал бол зөвхөн мөнгө биш. Миний харж байгаагаар бид нар илүү ойлголцох ёстой. Бид нар илүү энд бол нийгмийн том зөвшөөрлөл хэрэгтэй байна гэж би харж байгаа юм. Монголчууд өнөөдөр ганцхан мөнгөөр дутаад сэтгэл нь алдарчаад балраад байгаа юм биш ээ. Ерөнхийдөө ирээдүйдээ итгэх итгэл, төрд итгэх итгэл, сайн сайхандаа итгэх итгэлээр их дутаад байгаамаа. Мөнгө байгааг бүгд мэдчихээн. Гэхдээ тэрийг зохион байгуулж чадах төр байхгүй болчиход байна гэдэгт хамгийн их санаа зовж байгаа. Миний анзаарч байгаагаар тойргоороо ороод хүмүүстэй сонгогчтой уулзж хахад их ядуу амьдарч байгаа дагуутраад өвчих гээд байгаа юм бол бас алга. Ер нь сэтгэлийнх нь мухарт бол бид нар ингээл асуудал тулгарч ийн иргэнд асуудлаа шийдвүүлэхээ төр дээр очихоор л тэрэг шийддэг хүн байхгүй. Тэр мэднэ, энэ мэднэ, мэддэг хүн байхгүй, хариуцах хүн байхгүй. Ганцхан жишээ хэлээ л да, хорон дээр очие. Хороо бол төр. Хамгийн одоо анхан шатны төрийн нэгж хүмүүс шууд очиж хорон дээр хүн болгон харьцдаг. Гэтэл хорооны засаг дарга өнөөдөр ямар ч эрх мэдэл байхгүй. Тэр одоо төрийн ямар ч одоо барыг харьяалалтай хүн биш юм шиг те. Хорон даргын санхүү мөнгө бол 3 нэг бага хэмжээний цалин авдаг. Тэгээд одоо улиралд нэг бодол бичгийн цаасл авдаг. Одоо ийм санхүүг эрх мэдэлтэй. Бодол бичгийн цаасан дээр их хурлын гишүүн өгөөч юм бичих хийж өгдөг. Их хурлын гишүүнд дахиад мөнгө байхгүй. Харин хин иргэний асуудлыг өнөөдөр шийдэж гин гэвэл тэр хавьд байгаа Адраа, Дэлхийн зүүн, Христийн сүмүүд иргэдийн асуудлыг илүү шийдэж, тэд илүү мөнгөтэй. Монголын төр хаана байгаа юм бэ? Төрийн оронд монголчууд өнөөдөр сүмд очиж итгэж байна. 600 гаруй одоо буддийн сүм байхад 6-7 мянган Христийн янз бүрийн урсгалын сүмүүд байна. Лалын сүмүүд түүнээс илүү байна. Энд чинь төр байгаа мó? Ингэж бидрийг цаашдаа монголчуудыг ингэж авч явж болох юм уу? Бид нар чинь 3 сая л хүмүүс улам бүр ядуурч чинь захын оролт. Энэ ядуурл ингээл нүмерсөөр байгаад энэ ядуурлын хар үйл манан удахгүй одоо хотын төв рүү орж ирнэ. Тэгэхээр магадгүй зайсанд амьдарч байгаа хүмүүс гадагшаа явах байх л та. Энд одоо хэдэн ядуу монголчууд л тийм эмнэлт байдал руу хүрчээд байна. Эннээс гарахын тулд хамгийн түрүүнд төртэй байх хэрэгтэй. Өнөөдрийн манай үндсэн хууль ийм болцоог олохгүй байна. Бид нар бол үндсэн хуулийн шинжил рүү яаралтай орж иж юмыг суураар нь засахгүй бол зөвхөн мөнгө орж ирээд хаашаа хийхээ юун зархаа мэдэхгүй бол мөнгө ямар хэрэгтэй юм бэ те. Би бол тантай санал нэгж байна. Улс төрийн системийн өөрийнх нь хямрал, бусад эдийн засаг гэдэг юм уу, нийгмийн амьдрал, оюун санааныхаа хүрээх хүртэл чирээд одоо энэ намайг болчих руу орох гэдэг шүү дээ. Хөгжлийг түүчээлэгч биш, чөдөр тушаал болоод байна шүү дээ. Энэ улс төрийн намуудын байгаа байдал, төрийнх нь өөрийнх нь гажиг хүтц тийм ээ. Харин тий. Бид нар нөгөө алдаа нь юундаа гэхээр миний харж байгаагаар бол бид нар өөрсдөө сайн таниагүй л яах ёстойгоо мэдэхгүй, биднэрт юу зохих тохирохыг мэдэхгүйгээр л нэг л тийм одоо хамхуул шиг л яваад ах шиг санагдаад байна. Ер нь тэр тусмаа өнгөрсөн 25 жилийг би хэлж байна л да. Мэдээж ололтууд, амжилтууд байгаа. Гэхдээ бид нар одоо бол дахиад алдлаа. Социализм, коммунизм яг алдаа байсан баг. Энэ хоёр нийгмийн алдаа оноог бид нар дэнсэлж үзээд монголчуудад юун тохирсон юм бэ? Тохирч байгаа сайхнуудаа авъя. Одоо нэг өөрсдийн тийм шүүлтүүртэй болох цаг бол монголчууд болсон л доо. Чи одоо чадж байгаа амьдраа, арчаатай амьдраа, арчаагүй бол чи хохны, ядуу байгаа бол чиний хох гэдэг ийм хитрхийн неолиберал суртал бол 3 сая хүнтэй Монгол таарахгүй. Бид 3 саяулаа бүр улам олуулаа болох ёстой байхгүй. Хүн болгоноо жигд баялгаа хүртээх ёстой. Хүн болгон боловсралтай болж ингэж үндийж ижил Монгол үндэстээ өөрөө томрон хүчрхэг чинь. Үгүй наад зах нь эдийн засаг л гээд ах юм. 3 сая хүн дотор ер нь ямар эдийн засаг хөгжих юм бэ? 3 сая хүний хүрээнд худалдан авалт хийдэг энэ дотор ямар ч компани, ямар ч юм томрох одоо ямар ч бололцоо байхгүй. Тэгээд экспортлох хэрэгтэй бид нар тэгвэл гарах хэрэгтэй. Энэ экспортын манай суур юу юм гадагшаа энэ зарж болдог. За яг хөө суур нь байгалийн баялаг байна. Бид нар одоохондоо байгалийн баялагаар
зөв бодлоготой байж чадвал суурьа хийж чадна. Чадахгүй бол энэ ямар ч суурь болохгүй алдаад дуусна. А ер нь бол мал аж ахуй гэж газрын баялагаас илүү шавхагддгүй том баялаг байна. Энийгээ дэмжих ёстой, малчдыг дэмжих ёстой. Энэ дээр суурилсан том эдийн засгийн бодлого хийхийн тулд тогтвортой улс төр тэр бодлогыг авч явдаг. Тогтвортой төр засаг маш чухал. Энийг л бид нар үндсэн хуулиараа хийж өгөх ёстой л доо. Гэтэл энийг хамгийн чухал асуудал гэж харж чадахгүй, зөвхөн мөнгө хамгийн чухал асуудал гэж харж байгаа бол энэ засгийн газар монголчууд тулгарч байгаа үндсэн асуудлыг шийдэх чадваргүй байна л гэж ингэж би хараад байгаа юм л да. Гэхдээ би загсан нэгэн томилогдсны дараа бол ямар ч байсан монголчуудын энэ парламентод суудaltaа байгаа 76 гишүүдийн хүрээнд улс төрийн намуудын хүрээнд төдийгүй ер нь нийгэм тэр аяараа зөвшөлтсөлт хүрэх ийм онцгой шаардлага бол монголчуудад байна. Хэвлэл мэдээлэлтэйгээ, ажилчин малчин сэхэтэн эрдэмтэнтэйгээ, гадаад байгаа хүмүүстэйгээ, тэр ядуучуудтайгаа, баячуудтайгаа бүгдээрээ нийл зөвшөлтсөлд ойлголцож ижил бид нар хүндрэлээс гарна. Түүнээс биш аль нэгийг одоо чи хэрэггүй гэж хайчаад нэг цөөхөн хүн зөвшөлтсөө цаашаа явна гэвэл монголчууд бид хүндрэлээс гарч чадахгүй л дээ. Бидний цөөхөн хүн амтаа онцлог бас энэ шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламент ер нь хэр одоо юу гэж ямар хөө хандлага үзүүлж чинь хурдхан шиг хийгээд авмад санагдах юм. Харин тийм хэрвээ анзаарсан бол өчигдөр гишүүдийн олонх нь бас энэ үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгтэй шаардлагатай гэдэг ярьсан байх. Өнөөдөр яг нь ерөнхий сайд бүх улс төрийн намуудад хамтрах хүчийг өгж байгаа байх гэж би бодож байна. Хэрвээ бид нар хамтруул зөвхөн албан тушаал хуваах биш. Би манайг хэрвээ энэ засагт орж одоо хамтарч ажиллая гэх юм бол гарцаагүй одоо бид нар жилийн л хугацаа үлдээд байна. Үндсэн хуулиар нийгмийн зөвшөөрлийг хийхийн тулд мань өнөөдрийн 25 жилийн туршид бас төр барилцсан хариуцлагатай улс төрийн хүчний тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой улс төрийн хүчний хувьд юун дээр бид нар хамтарч болох вэ гэдэг тэр одоо чиглэлээ ярилцаасаа гэж бодож байна. Зөвхөн манайх 5 яам аавн 6 яам аавн тэрийгээ сайд болгоно гэх биш. Ер нь Монголын нийгэм тулгамдсан байгаа энэ асуудал тухайлбал үндсэн хуулийг бүгдээрээ хамтарч шийдвэрлэе гэдэг энэ зарчим дээр Монгол Ардын нам энэ засагтай хамтрахыг бол би хувьдаа зөвшөөрнө. А тэгэхгүй энэ зарчмыг голдоо үндсэн асуудлаа шийдвэрлэхгүйгээр зүгээр л одоо яам тамгын газар дарга цэрэг хуваах асуудлаар бол хамтруул эн чинь нүгэл манан л гэсэн үг шүү дээ. Гарцаагүй үндсэн хуулийг өөрчлөх зорилго тавих юм бол би энийг манан гэж үзэхгүй. Бид нар бүгдээрээ хамтрах ёстой. Би даагчтайгаа иргэний хөдөлгөөнтэйгөө шударга сэвсэлтэйгээ ман одоо амтайгаа ингээл хамтраал ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах асуудлын түвшинд ярьж ард түмэнтэйгээ зөвшөлдсөж нийлж ингэж үндсэн хуулиа өөрчилж чадах юм бол бид нар бас гацаанаас гарах боломж байна. Бид нар бас зүгээр үндсэн хуулийн өөрчлөлийг суугаад байгаагүй. Ямар маягаар өөрчилж болох вэ? Яаж бид нар энийг сайжруулж болох вэ гэдэг чиглэлээр улс төрийн намууд одоо хилцүүлэг өрнүүлээд эхэлснийг анзаарсан байх тийм. Монгол Ардын намаас бас ирэх дараагийн 7 хоног ирэх өдрүүдэд хийн гэж ах шиг байлаа. Монгол үндэсний ардчилсан нам шинжилгээ акценттай хамтарч бас шинэ үндсэн хууль одоо ямар байвал цохилтой вэ? Яагаад энд алдаа нь байгаа юм бэ? Бид нар ер нь өөрсдөө хаанаас юунаас олж харах хэрэгтэй юм бэ гэд хилцүүл хийсэн маш сонирхолтой хүмүүс хийдэгтэй оролцсон. Бүх улс төрийн намууд оролцсон. Бидний харж байгаагаар бол Монгол үндэсний ардчилсан нам бол илүү одоо үндэсний үзэл бид нар үндэсний онцлог дээрээ тулгуурлаж энэ нийгмийг өөрсдөө зохион байгуулах ёстой л гэж ингэж үздэг. Шинэ үндсэн хуулиа монголчууд өөрсдөө бичих ёстой. Тэр нь бол Монгол үндэсний онцлог энэ түүхээсээ туулсан сургамжаасаа туулсан алдаанаасаа бид нар өөрсдийгөө олж хараад тэгээд одоо бусдын туршлагаар баяжуулж, аривжуулж ингэж өөрсдийнхөө онцлог таарсан төрлийн зохион байгуулалт бүтэц системийг бид нар одоо хийх цаг болсон байна л гэж бид бол үзээд байгаа юм. Маргаашийн төлөө тунхаг гэдэг 8 гишүүний нэгдэн гаргасан энэ ч бас энэтэй холбоотой юм. Тийм. 8 гишүүн бол ерөнхийдөө 5 зүйл заалт дээр тунхаг гаргасан. Бид нар бол хамтаараа энэ нийгмийг сонгосон одоо бас алдаа оноо байна. Энийг одоо яаралтай засварлаж авъя. Тэр засвар нь юу байх юм бэ? Юуны төрөм дахиад үндсэн хуультай холбогдож байна. Яг нь маргаашийн төлөө тунхаг дээр бол үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг л асуудлыг тусгасан. Тэр бол улсын хурлын одоо засгийн газрыг гүйцэтгэх засаглаас өөрийнхөө хөлөө татаж авъя. Бид нар зөвхөн хууль тогтоодог байя. Гүйцэтгэх засаглалын тэргуунд засгийн газраа өөрөө томилох эрх мэдлийг олохгүйгээр юм цаашаа явахгүй нэ. Одоо бол улсын хурл томилдог. Улсын хурл томилохдоо шинэ ерөнхий сайдыг за би чамайг дэмжиж ерөнхий сайд болгол чи манай фракцид хэдэн сайдын судал өгөх юм бэ л гэдэг. За яг энэ танаа фракц тим ямыг ав энэ сайд ингэжээч ерөнхий сайд томилогдож байгаа байхгүй одоо процесс. Тэгэхгүй бол зүгээр л одоо бодлогоо гаргаж тавиад дэмжигддэг ерөнхий сайд гэж байхгүй болсон. Энэ их олон жил болоо явж байна. Тэгээ энийг өөрчлөөд үүн дээрээ суурлаад одоо тэр мэрэгсэн төрийн алба, улс төрчдгүү төрийн алба цаашлаад шүүх шударга усны тогтолцоог боловсронгуй болох гэсэн 5 зүйлээр
улсын их хурлын гишүүн 5 гишүүнийг 8 гишүүн нэгдсэн байгаа. Тэгээд энийг ч бас харгалзаж үзэж байгаа бах, нийгэм анхаарч анзаарч байгаа бах гэж бодож байна. За баярлалаа. Таны ажил амжилт. За баярлалаа.